За тэгээд өнөөдөр сая хэлсэн үгнүүд дотроос хамгийн эхлээд гаднаас ирсэн номлогч гэхээр би тэгж бодлоо. Гадаадаас ирсэн номлогч юм болоо. Тэгсэн чи би хэлсэн юм байна. За би зүгээр яг энэ зогсож байхдаа зүгээр гэр бүл дотроо байгаагаа мэдэрч байгаа. Бид нэр Христийн хүүхдүүд нэг л гэр бүл. Тэ? Мэдээж яг суглаан болгон өөрийн гэсэн онцлогтой суглаан болгон нэг гэр бүл шиг байгаа. Гэхдээ зүгээр л магтаж байгаа, залбирч байгаа, нэг эзэнд хандж байгаа. Яг энэ оршихуй дотор зогсож байхдаа би энэ гэр бүлийн гишүүн шүү гэж бодсоо. Амен. За тэгэхээр би гадны хүн биш байгаа шүү. Гаднаас ирсэн гэдэг үгийг хэлж болохгүй нэ шүү. Дотроос ирсэн. За тэгэхээр дахиад бас нэг бодсон зүйл нь юу байсан бэ гэхээр онцгой гэдэг юм. Би онцгой биш ээ. Яг тантай ижлэх. Тий, би бас энэ зогсож байхдаа тийм ээ эзэн минь буруу зөрүү юм хийсэн, тэ? Алдаа дутагдлын минь уучлаач бид нар бүгдээрээ л ижлэх юм. Тэ? Яг гэвэл энэ дэлхийд төгс хүн нэг ч байхгүй. Энд нэг онцгой доо. Эсвэл авьяастадаа энд эзний үгийг хуваалцдаг биш. Эзний хувааж өгсөн дагуу л тэ хуваалцдаг. Тийм учраас энд нэг онцгой нөхөр байхгүй ч үү за. Таны ах чинь заримд чинь таны дүү чинь энэ зогсож байгаа. Эзний үгийг хамтдаа хуваалцъя гэдээ ирсэн байгаа шүү. Амен. За тэгээд сая бас магтанд дуулж явах надад нэг зүйл тийм бодол төрсөн. Энэ нь болохоор өөр одоо ямар нэг энэ ах дүүсийнхээ цуглаанд байгаа та биш. Зүгээр л магтанд дууны үгийг сонсож байхдаа та байсан байгаа хожим ирнэ гэж дуулсан байхгүй. Тэгээд нөгөө ариун гэл нөгөө тэнгэр элчнэр 24 ахлагч ингээл өдөр шингүү магтж байгаа яг тэнгэрийн улсад байгаа юм шиг мэдрэмж төрж ирсэн. Та ирнэ гэл тэгсэн чи би юу лээ чи би чинь тэнгэрийн улсаас саяхан очсон биш үү гэж бодоод тэгснэ. Гойгүй очоогүй байсан юм та ирнэ гэдэг юм байна гэж бодоод тийм ээ. Хожим бид нэг өдөр миний амьдрал дуусаад ч юм уу таны амьдрал дуусаад эсвэл Есүс ирээд бид нар очих юм бол та ирнэ гэж дуулах шүү дээ. Магадгүй миний амьдрал дуусаад очсон миний анд найзууд дэлхий дээр байж юм бол би тэгд дуулж магадгүй те. Та очноо. Тэ? Та байсан, отооч байна. Та үргэлж байсан те. Та тийш очноо гэж дуулах баха. Тэнгэрийн улсад очих ямар сайхан байх болоо те. Дуу нүрт шалонда бид нар чинь хүссэн хүлээс ирнэ тэ тусланаа л гэдэг. Харин тэнд очих юм бол бидний магтаалч гэсэн шал ундаа байх баха. Тэгээд тэгж таныг би бас төсөөлөөсэй гэж хүсэж байна. Та Тэнгэрийн улсад очижээ. Гэхдээ одоо өнөөдөр маргаашийн тухай юу тэ зөв төсөөлье. За тэгсэн чинь Мөсөтэй уулзж байна шүү. Таны яг Тэнгэрийн улсад очиод хамгийн их хармаар байгаа нүүр царай хэн бэ? Авраам. Хөөе. Чи нэг ихнэрээ юу гэж хэлсэн бilé? Тэ дүүгээ мүгээ гэдсэн билүүгүй юу таа чинь тэргээл тэ. Хармаар царайнууд зөндөө байгаа. Тэ. Мөсөтэй уулзсан чинь тэр чулуу захихтай нэг жоохон эвгүй зөгцсөн үгүй галт ирсэн үгүй юу. За тэр хүнийг шүүх гэдэг байгаа эсвэл гой царайнуудыг хармаар шүү дээ. Илий яг хармаар байна тэ. За хамгийн эхлээд бол анд найзыргаа хамаатан садан хайртай хүмүүсийг хармаар байгаа. Тэ? Тэгээ мэдээж тэр сайхан царайнд их. Тэгсэн чинь ингээл одоо нөгөө Библийн одоо ариун сүнсээр бичсэн нөгөө одоо илч төлөөлөгч зөнчнөр ингээл хүж иж ш тэ. Төсөөлөл та тэ. Яваал хүрэл ирсэн. Тэгсэн чи юу гэж талгаа дотор түн хожим нөгөө нэг ариун сүнс буулгана гэж бичсэн чинь чи үсттэй тэ. Хүүхдүүд нь зөвхөн гэдсэн биз дээ гэж тэ. 89-3 гэсэн шүү. Маш яач гад ингэ шүү. За өөр та хинтээ уулзмаар байна. Явъя гэсэн. Захарай үргэлж. Хай. Таны 4-6 тэр юу гэдэг вүлээ та яста тэр яах гэж ütсэн вүлээ те. Хүч чадлаар биш. Мань мэдээд авах те. Тэгсэн чинь Зифаная хүрээд ирсэн. Гэсэн чинь чи хэм блэ Зифаная. Чи намайг танихгүй. Чи миний номыг уншсан уу? Уншсан. Тэ? Тэгсэн чинь нахуу муураац. Сайн уу? Намайг нахуу. Чи намайг таньж байна. Чи яасан блэ? Зүгээр л энгийнээр Библийн үгийг бид нэр альхэр уншиж байна. Тэ?
эзэнтэй бид нэр аль хэр ойрхон байгаа вэ? За Библийг бүтэн уншаад дуусгасан хүмүүс байна уу? Янз янзын жилүүдээр бид нэр амьдарч байгаа бох те. Бүтэн уншаад дуусгасан хүмүүс байна уу? За нэг нэлээд хэд удаа уншаад дуусгасан шүү гэсэн хүн байна уу? За хараа дуусгаж амжаагүй байгаа. Тэр яг вэ те. Яг заримдаа би тэгж боддог. Эзний үгийг заавал бүгдийг уншиж, бүгдийг цээжлэхээсээ илүү хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Гэтэ хэрэгжүүлэхэд бол бүгдийг мэдж явах хэрэгтэй. Тийм биз дээ. Ерөнхийдөө би Библийг мэддэг байх хэрэгтэй. Магадгүй Тэнгэрийн улсад очсон чи Зефанаяг чи чинь ном бичсэн билүүгээ зогсож ивэл яана. Тэ? Мика би чамаа юусоо танихгүй байна гэж зогсож ивэл яах вэ? Эзний үг гэдэг бол бидний амьдрал гэдгийг бид нар мэднэ. Тэр хуучин гэрээ яах вэ гэж зарим хүмүүс хэлж магадгүй. Үгүй. Библи тэр чигээр 66 ном бүгдээрээ бидний төлөө те. Нэг хүн тэгж хэлчихсэн. Библийг хуучин гэрээ нь шинж бийн гэрээ нь хаанаас нь ч хэрвээ хутгаар зүсэж болдог бол зүсэх юм бол Есүсийн цусал гоожно гэж хэлсэн. Тэр чигээр авралын тухай. Анхны хүн гин хийхэд л тэр хүүгийн тухай амласан. Та санаж байгаа те. Эхлэлийн 3:15 дээр. Библи бол эзний үг. Тэгэхээр бид нар эзний үгтэй хэр зэрэг ойрхон байна вэ? Тэр үгээр бид нар амьдарч байна уу? Тэр үг бидний амьдралд юу авчирч чаддаг юм бэ тухай би та нартай өндөр жоохон ч гэсэн хуваалцмаар байгаа. За Йошуа номын 1-р бүлгийн 1-ээс цөмөрөө цугаарай. Йошуа 1-р бүлгийн 1-ээс 9-р ишлэлийг цугтаа харцгаая. За Йошуа номоо цөмөрөө гаргаад 1-р бүлгийн 1-ээс 9-р ишлэл. За би эндээс уншиж байгаа. Эзнээс Йошуад өгсөн үүрэг. Эзний зарц Мосег өөд болсон дараа эзэн Мосегийн туслах Нуны хүү Йошуад миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож энэ бүх ард түмнийг хамт энэхүү Йордоны гатлан Израильчуудад миний өгөх тэр нутаг руу яв. Хөлийн чинь уул гიშих газар бүрийг би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ. Та нарын нутаг нь цөлөөс энэ Ливан их мөрнөөс мөрөн болох Ефратаас хитчүүдийн бүх нутгаар дайрч наран жаргах зүгийн их тэнгис хүртэл газар байх болно. Амьдралын чинь бүх өдрүүдэд хинч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсны адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй, мөн чамайг хаяхгүй. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдсэд нь өхөөр миний андгаасан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцгүй тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш, зүүн тийш бүх хазаа. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт болно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтанд хүрэх болно. Би чамд тушаасан бөшөө. Босоо. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү цочирт. Бүү шантар. Хаа явсан газар чинь чиний бурхан эзэн чамтай хамт байх болно гэв. Амен. Мэдээж бидний үйлчлэл энэ дэлхий дээр үе үлраал дараагийн хүмүүс авч яваал те. Дараагийн үе гарч ирэл тэрийг үргэлжлүүлэл аваад явдаг баг. Харин бид нар өөрсдийнхөө үүрэг даргалыг биелүүлж явахдаа бидний өмнө гүйжсэн хүмүүс яаж гүйсэн? Бид нар яаж гүйх ёстой те? Дараад нь миний араас гүйх хүмүүстэй би яаж хандах ёстой, яаж бэлдэх ёстой? Саяхан нэг тийм семинарт суусан. Тэгээд 100 та саяхан юм шиг. Тэгээд 100 сууж хахад Монголд 30 жил ажилласан нэг пастор байлаа. Тэгээд тэр пастор болохоор өөрийнхөө сүмтэй хичнээн жилийн өмнө өөрийнхөө нутаг руу явцсан мөртлөө өөр нутаг руу явцсан мөртлөө тэр сүмтэйгээ ингээд жил болгон ирээд жилд нэг муу 2 удаа хурж ингээд харилцдаг. Тэгээд яг нэг тийм аав хүүгийн харилцаатай байгааг олж харсан баг. Харамсалтай нь энэ дэлхий дээр яг олон одоо тий илгээлтийн эзэд ч юм уу тий хурж ирээд сүм чуулганд тариад тэднэртэй харилцаад зарим нь зүгээр орхиод явсан хүмүүс ч байдаг, зарим нь муудалцаад явсан хүмүүс ч байдаг тий янз янзын тохиолдол байгаа. Харин тэр
сүмийг харахтаа би жоохон дотор хатаархсан. Юу хатаархсан бэхээр ямар гоё те 30-аад жил болсон мөртлөө ингээд яг хүүхдээ халамжилж байгаа юм шиг хурж ирээ те. Халамжлаад хурж ирээд залбирч өгөөд хичээл заагаа тэгээ буцаж яваа. Дахиад ямар гоё харилцаа вэ. Болдог бол ийм харилцаа бидний ирээдүйд бид нар бий болгож үлдээх юмс. Тэ? Энэ бол гайхалтай. Тэгээд бүх семинар 3 хоногийн сургалтын дараа асуулт хариултын цаг гарсан л да. Тэгээ би асуулт хариултын цаг дээр маш сонирхож байсан зүйлээ асуусан. Тэр юу байсан гэхээр та ер нь одоо 30-аад жилийн турш одоо ингээд ажиллаж байна тий. Одоо монголчууд ингээд байн харилцаатай байна. Энийг харахтаа бахарч байна. Одоо таны харж байгаа Монголд бид нэр одоо үйлчилж байгаа биднэрт юуг илүү чухал гэж та бодож байна. Юуг анзаараасаа гэж хүсэж байна. Та тэрийг зөвлөж өгөөч гэсэн. Тэгээ тэр пастор юу гэж хэлсэн бэ гэхээр ингэсэн. Ер нь бол 3 дахь одоо дараагийн үе байгаа штэ. 2 дахь үе гэж байгаа. Эхний үе, тэ? 2 дахь үе. 3 дахь үе дээр ер нь бол их алдаа гардаг юм аа. Хүмүүс 2 дахь үеийг сайн бэлддэг гинэ. Одоо цөмөрөө яг энд бид Мосе, Йошуагийн тухай ярьж байгаа, тэ? Мосегийн дагалдагч дараагийн үе бол Йошуа. Харин Йошуагийн дараагийн үе гэж ярьж байгаа юм. 3 дахь үе дээр бид нэр үнэхээр сайн анхаарч чадах юм бол тэр улсад те цаашлах одоо те маш их ивэл бий болох боломжтой. Мэдээж тэр хүн олон улс даяар яваад эзний ажлыг хийж явж байхдаа те харж байгаа Монгол улсыг харж байгаа бас түүхүүдээс харсан зүйлээ бидэрт хуваалж байгаа нь маш те үнэхээр хүлээж авмаар юм баг. 3 дахь үе дээр бид анхаарах хэрэгтэй. Монголчууд бид нар одоо 2 дахь үеийн дараагийн үеийн гараад явж байна те. За тэрний дараагийн үе дээр яаж анхаарах юм бэ? Магадгүй одоо бидний дараагийн үеийнхэн одоо явж байгаа хүмүүс та нар дараагийнхаа үеийнхэн тухай одооноос бодох ёстой гэсэн үг. Тэ? Энэ бол улс үндэстний ирээдүй. Эзний ерөөл дамжих сувг гэж. Йошуа бол 2 дахь үе байсан. Ялч байхгүй. Мөсегийн дараагаас. Гэхдээ Йошуад амар хэцүү зүйл байсан зүйл нь юу гэхээр Мосе бол ард түмний жинхэнэ тэ хүндэтгэлтэй удирдагч байсан. Хэдийгээр өчнөө олон удаа Мосегийн эсрэг хүмүүстэй гомдол мэдүүлж, дайс давшиж тэ бүр өөрийнх нь ах дүүснэр хүртэл түүнтэй маргалдаж байсан үе зөндөө байсан. Гэхдээ Мосе итгэмжтэй байсан. Тэгэхээр ийм итгэмжтэй удирдагчийн дараа гарч ирж байгаа удирдагч гэдэг бол тэ бас том ачаа шүү. Яг Йошуагийн тухай би ярьж байгаа шүү тэ. Ийм том ачааны өмнө 2 сая гаруй ард түмний өмнө удирдагч болоод гараад ирсэн. Эзний дахин Йошуагад хэлсэн юм юу байсан гэхээр зоригтой бай. Тууштай бай л гэсэн тэ. Дээрээс нь Мосетэй цуг байсан шиг чамтаа цуг байх бол. Чиний амьдралыг чинь туршид чиний эсрэг босож чамайг дийлж чадах хүн гарахгүй шүү. Өөрөөр хэлбэл тэр удирдагчийн дараа гарч иж байгаа удирдагчид эзний хэлж байгаа урам зориг бол тэ тууштай бай. Тууштай бай. За тэгэхээр эзэн хэрвээ биднэртэй цуг байвал эзэн Йошуад бүр амласан бас би чамайг хаяхгүй тэ. Би дандаа чамтай хамт байна. Би чамайг орхихгүй гэж амласан. Хэрвээ эзэн биднэртэй цуг байх юм бол бидний амьдралд амжилт ирнэ гэсэн баг. Мэдээж бид нар амжилт гэдэг зүйлийг нэг одоо хичнээн сая доллар ч юм уу хичнээн амжилттай тэ явж байгаа альва нэгэн үйлчлэлийн тухай бид нар бодож болохгүй. Магадгүй мянган хүнтэй сүмийн тухай бид нар бодож болохгүй. Амжилт гэдэг бол таны амьдралдаа гаргаж байгаа өөрийгөө ялан дийлж байгаа ялалтаас л эхэлдэг. Амжилтыг бид нар бурхан яаж хэмжиж байгаа юм бэ гэдгийг бид нартэй өөрийнхөө нүдээр хэмжиж болохгүй. Та өнөөдөр бол амжилттай ялсаар л яв. Харин гэхдээ өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулах юм бол тэ тэр амжилттай би амжилтгүй тэ. Эсвэл өөрөө амжилттай тэр бол амжилтгүй гэж харж болох юм. Гэтэ эзний харж байгаа амжилт гэдэг бол таны амьдрал. Тэ? Өөрийгөө ялан дийлж байгаа ялалт чинь. Үнэхээр дараагийн алхам руу орох гэж байгаа тэр урам зориг чинь. Дараагийн үеигээ босгон байгуулахын төлөө зүтгэж байгаа тэр тууштай байдал чинь баг. Тэгэхээр чи амжилт олно гэсэн. Эзэн бидэртээ цуг байх юм бол эзний үгийг өдөр болгон хааж түүнээс баруун тийш зүүн тийш хазаахгүй байх юм бол чи амжилт олно гэсэн. Түрүүн би Библийн тухай ярьсан те. Библиэтэй алхин нөхөрлж байна.
Та өдөр болгон Библи уншиж зам магадгүй чимээгүй цаг эсвэл залбирдаггүй. Яах гэж хүмүүс ер нь өдөр болгон Библи унших ёстой. Нэм гарагч цуглаандаа ирлээ болоо штэ тий. Би ивэлээ авлаа надад зав алгаа. Бурхан минь та мэдж байгаа штэ миний энийг ивэж өгөө тэрийг өрөөж энэ ажлыг бүтээж өгөөж ингэчмээр тэгчмээр та амжилт олно гэвчтэй гэж дараад идэх тий. Гэхдээ эзэн таны тэг хүсэж байгаа болгоно чи үгэн гэж амлаагүй штэ. Харин эзний үгнээс баруун тийш зүүн тийш шазахгүй явах юм бол амжилт олно л гэсэн. Гэхдээ тэр амжилт нь таны толгойд дотор байгаа амжилт биш. Эзэн танаас юу хүсэж байгаа юм бэ гэдэг л амжилт байна. Тэрийг би яаж биелүүлэх юм бэ гэж тэ. Йошуагийн харах ёстой зүйл юу байсан бэ гэхээр эзний үгсэн тодорхой, маш тодорхой үүрэг байсан. Чи энэ голыг гатлана тэ. Тэгээд та нарт өгсөн бүр хязгаарын заагаад өгсөн. Тэндээс тэр хүртэл, эндээс энэ хүртэл тэр газар нутгийг та нар авах болно. Та нарт аль хэдийн өгсөн гинэ. Өгсөн бол бид нар тулалдах шаардлага алга штэ тий. Гэхдээ тэд нар хичнээн жилийн турш тулалдсныг та нар мартаж болохгүй. Гэхдээ тулалдаан бүрийг эзэн аль хэдийн тий өгсөн гэсэн баг. Гайхалтай байна. Аль ерөөсөө эхлээгүй байсан штэ. Тэгсэн чинь хөлий чинь гიშгсэн газар болгоны таарт өгцөө. Одоо энийг одоо бид нөгөө нэг юу гэдэг юм өнгөрсөн цаг одоо цаг дээр ярих юм бол айгүй толгой иргмээр юм баггүй. Та нар дайрнаа. Энэ голыг гатлнаа. Тэгээ тэр газрыг тэндээс тэд хүртэл авнаа. Тэгсэн чинь тэнд нь улс үндэстнүүд амар хүчирхэг улс үндэстнүүд байж. Тэгсэн чинь тэрээс та өгцөө гэж хэлээд идэг. Аль хэдийн бурхан өнгөрсөн цаг дээр яриад байхгүй те. Та нарт өгцөө. Эзэн биднээс юуг шаардаад байна гэхээр итгэл. Өгцөө. Заримдаа Христэд итгэж бидний хувьд ингээд эзний өмнө амар сул дорой би өстой ийм жалтаатай байна. Би ч тийм ч бүтэхгүй байна. Энийг ч бүтэхгүй байна. Би ингэж чадахгүй байна. Би болохгүй байна. Эзэн гэл тэгэл эзний өмнө нэг амар нөгөө муу ерөнс үс болохоор муур болоод би болохоор хулган болоод тий. За муурын сахлаар оролдохгүй бол намайг ягчгүй гэж боддог. Муурын сүнстэй нэг оролцохгүй цаглын татахгүй бол тэгэл цаа чи намайг ч оролдохгүй. Энэ шиг худлаа юм багхгүй. Наа чи өстой жинхэнэ муурын сүнсний зайл. Бид нэр дайрах ёстой, давших ёстой, бид нэр эзлэх ёстой. Бидний дайн болвол чөлөөлөх дайн багхгүй. Аль хэдийн ялалт нь тодорхой болцсон. Есүс Христ загалмаа дээр нас бараад дахин амьлахдаа ялалтыг аль хэдийн байгуулсан. Тэр загалмаад явхаасаа ч өмнө Иохан 33 дээр юу гэж хэлсэн гэхээр та нар зовлонтой байх бол тэ. Гэхдээ та нэг юм санах хэрэгтэй. Би энийг одоо яах гэж та нарт яриад байгаа хэрэг зовлонтой байх учраас би энийг өөрчлөн сануулад байгаа. Би ертөнцийг ялсан шүү гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн ертөнцийн дээр байгаа муурын сүнсний эзэмшил болсон бидний ахын дүүс болсон хүмүүсийг чөлөөлөхийн тулд эзэн яг Йошуад хэлсэн шиг тэ. Гიშгсэн газар болгоны чи би таард өгсөн. Өнгөрсөн цаг дээр хэлсэн тэ. Өгсөн. Тэгэхээр энэ эзэн танд хэлж байгаа үг, Йошуад хэлж байгаа үг ижлэг. Зарчмын хувьд тэ. Юу гэхээр тууштай зоригтой бай. Яг шин чамд өгсөн үгнээс баруун тийшээч зүүн тийшээч битгий хазаа. Яг тэр үгээр яв гэсэн. Тэгвэл чи амжилтанд хүрнэ. Эзэн хэрвээ тантай цуг байх юм бол тэ та эзний үгтээ үргэлж цуг байх юм бол тэр амжилт танд ирэх бол. Та өдөрт ер нь Библийг хэдэн бүлэг уншдаг вэ? Миний хувьд зүгээр өөрөө хүсэж тэмүүлж өдөр болгон уншихыг хүсдэг хийдэг нь өдөрт нэг 10 бүлэг уншсаар л яв. Өдөр болгон. Гэтэ мэдээж хагасаа бүтэнсээ өдөр заримдаа би уншдаг. Би хичээл сургаалаа бэлдэх ёстой. 7 хоног жингаа эзний хүс авах үгнүүдийг тунгаан бодох ёстой. Тэндээсээ үгээ дамжуулах ёстой тий. Бусад өдрүүд бол өглөө босоод би 10 бүлэг. Энэ бол миний норм. Тэгээд энэ 10 бүлэг уншснаар надад юу хийх юм гэж юу? Надад юм ирэх гээд байгаа юм биш. Би эзнийг таньж мэдмээр байна. Эзэн ямар эзэн? Өнөөдөр надтай яаж харилцахыг хүсэж байгаа юм? Тэр эзнийг таньж мэдхийн тулд би ингэж өргөө зориулдаг. Өглөө босоод нэг 2 цаг яг эзэнтэй цаг гаргадаг. Тэгээд залбираад тэр өдөр маань эхэлдэг. Яахад
зарим хүмүүс ойлгодог те. Найдраа миний итгэдэггүй найзууд нэг олон жилийн өмнө тэгж хэлсэн. Чи нөгөө номоо уншиж дуусаагүй юу гэсэн. Нөгөө ганцхан номоо Библи те. Заримдаа бид нэр хуран зохиолын ном унших бол багш 2 өдөр нойр хоолгүй сууж байгаа шууд дуусгадаг үстэй. Тэгсэн чи Библийг зарим хүмүүс хэлчих. Библи уншихаар нойр хүрээд идэм аа тэгэл. Яг уншингууд нойр хүрэл тэгэл бүтгэл унаад. Тэгэл ганц бүлэг уншд юм уу тэгэл унтаад өгдөө ч тэгж. Библи болохоор яг нойрны юм шиг яасан саах юм. Бурхан хайртай хүндээ нойр өгд юм аа гэж Библиэлд хэлсэн л дээ. Тэгтээ наад эзний үгийг уншихтаа чи ямар ч холбоогүй юм шүү дээ. Харин тэгт тусам та эзнээс гуйх хэрэгтэй. Яагаад би Библи уншаад нойр хүрээд байгаа. Гэтэ Библи унших олон янз яргацсан баг. Та одоо орчин үед Библи сонсдог болсон шүү дээ. Сонслоо, уншлаа. Хэрвээ хэл сурж байгаа хүн бол би бол өглөө англи хэл дээр сонсоод монголоор уншдаг. Өөрөөр хэл сурж байгаа хүнд танд илүү боломж гарч иж байгаа өстэй тий. Үгээ харна, шинэ үг харна, Библийнхөө үгнийг сурна, дээрээс нь эзнийхээ үгийг сурна тий. Унших өөрийн чинь өдөөж, өөрийн чинь босох олон янзын унших арга замууд байна. Тийм учраас та эзний тэр үгтэй өдрийг эхэлж, эзний үгээр урагшилж тэгжээс та амжилтыг олно гэж Библиэлд хэлсэн. Бурхан Дуул номын 14:2 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр үгийг уншаад ойлгодог, бас эзнийг үргэлж хайдаг хүмүүсийг Бурхан харж байгаа гэж хэлсэн. За зөвхөн Дуул номын 14:2-ыг гаргаа уншиж идэх үү? Дуул 14:2. Тэнгэрээс эзэн хүний хөвгүүдийг өнгийн харсна. Ухаардаг Бурхныг эрен хайдаг хүн байгаа эсхийг харахын тулд ажээ гэсэн. Эзэн өнгийгээд харсан. Тэ. За бид нэр тэнгэрээс өнгийнэ гэдэг нь одоо яг хэлж дүрслэхгүй л та зөвмөр цонхногоор өнгөйтэй тий. Цонхоор өнгөй. Хүүх намайг хайж байгаа хүн байна уу? Тэ. Ухаардаг ойлгодог хүн нэг байна уу гэх. Эзэн ийм хүнийг харж байна. Эзнийг ухаарж ойлгохын тулд эзнийг хайж байгаа хүн. Паул үртлээс би аль хэдийн бариад авцсан гэж боддгоо. Тэ? Харин юунд баригдсан түүнийг олж авахын төлөө гүйдэг гэсэн. Паулийн хэлсэн үгэнд нэг сонирхолтой үг байна. Юунд баригдсан гэсэн байхгүй. Түүнийг олж авахын тулд. Тэгэхээр эзэн биднийг ямар нэгний төлөө бариад авсан гинэ. Юуны төлөө юм бэ? Энэ бол таны хувь заяа. Энэ бол таны амьдрал. Энэ бол таны дуудлага. Юунд баригдсан түүнийгээ биелүүлэхийн тулд би хойноос нь гүйдэг юм аа гэсэн. Эзэн нэг нэгнтлээ таныг бариад авсан байна. Тэр юмаа барихын тулд эзний араас бид нэр гүйх хэрэгтэй. Яагаад гэвэл эзэнгүүгээр бид нэр амжилт олохгүй. Эзэнгүүл гэж байхчгүй. За, эзэн биднэртэй хамт байх юм бол Йошуад амласан тий 3:13. Йошуагийн 3:13 гэсэн мөр гаргаж ирэх юм шиг та. Йошуа 3:13. Бүх газар дэлхийн эзний авдрыг дамнан яваад тахилч нарын хөлийн ус Йорданы усанд тавигдмагц зогсомгц Йорданы урсгаланд тасарч дээр нь урсаж байгаа ус овоор нь тогтох болно. Одоо энд нэг тийм баг. Эзэн Йошуад хэлсэн үг яг бид нар түүхийн мэднэ. Гол гаталтын тахилч нар тий авдраа үрээд хилээд ордیں۔ Гэхдээ Йошуагийн хэлж байгаа үг маш олон ухаантай хүмүүсийн толгойд молгоо юм уу даачи гэж тий. Тийм үгийг хэлүүлэхээр үйлдэлсэн. Заримдаа эзний хэлсэн үг ерөөсөө ямар ч тийм одоо биднэрт боломжгүй юм шиг. Яагаад ингэх ёстой юм бэ тий? Хүний бодлоор бодох юм бол хүний ухаанаар сэтгэх юм бол энэ чинь боломжгүй шүү дээ. Та Йордан голыг гатлна гэсэн. Яг үүндээ тухайн үед гатлах үед нь хамгийн их үертэй байсан үе гэж судлаач нар үздэг. Тэр их үертэй үед тий юу гэж хэлсэн гэхээр за эзний авдрыг тахилч нар үрээд гол руу орно гэсэн.
Хүнийхээр бодох юм бол хамгийн мундаг сэлдэг тий. Тийм хүмүүс нь хамгийн түрүүнд орох ёстой. Эсвэл тэнд ямар нэгэн байдлаар гүүр барих ёстой. Тэр их үерэлцэн усан дотор ямар гүүрээ барьж яаж чадах юм? Одоо ямар орчин үеийн техник хэрэгсэлж байгаа юм ч тий. Хүний толгойд буухааргүй юм билж байгаа хөөх. Тимаа үрээд хамгийн түрүүнд ус руу ор гинэ. Яста үхэл рүүгээ алхаж байгаа юм шиг бодлогоо үстэй. Ямар ч хүн тэгэж ботгоор. Гэхдээ энд зүгээр л эзний үг, эзэнд үгэнд итгэх ёстой. Эзний оршихуй ихлээр явна гэдгийг тэнд хэлж байгаа. Эзний оршихуйд үйлчлдэг хүмүүс хамгийн түрүүнд хөлөө тавина гэж хэлж байгаа. Тэгээд ард түмэн 2 сая ард түмэн хуурай газараа гарна. Энэ бол үнэхээр хүний бити яриад байгаараа гэж хэлэхээр үйлдэл. Ийм тэнэг юм хийгээд бүгдөө живж өгөх юм уу гэж те. Зандаа эзний хэлж байгаа үг үнэхээр толгой дотор буумааргүй. Ийм юм байд юм уу? Болд юм уу те? Одоо эзний үгийн дагуу явах хэрэгтэй болтго те. Яшуа энэ үгийг ард түмэнд зоригтойгоор тунгалсан баха. Ард түмэн сонсцгоо эзэн хэлж байна. Тахилч нар авдраа өрөөд хамгийн дөрөв гол орох ёстой. Голыг хаасан шүү дээ. Улаанаар хэрэглэж. Тэгээд бид нар араас нь гатна. Үлгэр шиг юм ярих юм аа гэж те. Гэтэ эзэн хэлсэн бол боломжгүй зүйл нэг ч байхгүй. Яг тэр хүмүүс хөлөө усанд гიშгэх үед тэр урсгал дээрээсээ зогссон гэж байхгүй. Бид нар ийм үзчих юмсан те. Улаан тэнгис 2 хуваагдсан дундуур нь гарчих юмсан те. Гэтэ таны амьдралд эзэн аль хэдийн улаан тэнгисийг 2 хуваацсан. Эзэн Йордан голыг 2 хуваацсан. Та итгэлээрээ алхсан үед эзэн юу хийснийг та дурсан санаарай. Эзэн аль хэдийн хуваацсан баггүй. Тэгээд одоо эзний амлсан тэр газар дээр чөлөөлтийг хийхээр та алхаж байгаа байхгүй. Харин эзэн гიშгсэн газар болгон шүүгэн. Өгцөн. Тэгэхээр бид нэг л муу юм сүнстэй олон юм яриад байгаа зүгээр. Одоо найз байх нь ч хаашаа юм те. Гэтэ дайсан биш л байж. Тэг чинь бол яг ч тэртээ тэргүй цаа чинь дайсан чи. Танд зүгээр л найз болчихоо хоёулаа. Тэрх үед бид нар ер нь бол ингээл одоо Google-тэй Canon ч юм уу дэлгэдэг телевизээр гарч байгаа юмд нь мангас гэдэг нь мангасал байсан. Харин орчин үеийн Google-тэй Canon дээр мангасууд нь хамгийн сайхан одоо тий сэтгэлтэй тийм дөрөв зөндөө болсон байхгүй. Тэгэхээр мангас гэдэг зүйл чинь орчин үеийн хүүхдүүд болохоор аимшигтэй зүйл биш болцсон. Биднийг орой унтахгүй болох юм бол манга ирээд аваад явна шүүгэл тэгэл хүнжилэн нөмрөл тэгэл байхгүй те бүгдээрээ хагаал унтна. За нөгөө манга гэдэг нэг юм ирхнэ гэж те. Харин сүүлийн үеийн үзэж байгаа тэр мангаануудын дандаа сайхан сэтгэлтэй гоё амтэн болсоор угаад сүүлдээ манга гэхээр хөөх ямар гоё юм бэ гэж хэлэхээр тийм байдал хүрчээд байна шүү дээ. Гэтэ мөрөөс тайсан яг хэвээрээ шүү. Цаа чи бидний найз биш шүү. Тэгэхээр бид нар түүнээс ахлаар оролдохгүй бол тэр биднийг яах ч гэдэг бол жинхэнэ худлаа шүү. Харин би танд нэг үнийг хэлчих. Та Есүстэй цуг байгаагаараа та хайлтын муурн байхгүй. Есүсийг хэлсэн би ертөнцийг ялсан гэсэн. Харин та эсэргээр мууинсаас чи миний сахлаар оролдвол те мэдж байгаа шүү дээ. Тэ? Есүс битэл цуг байгаа шүү дээ. Бидний үнцэг энэ байхгүй. Түүнээс үстэй за тэр хүмүүс ахлаар нь оролдооч холоор тороо чимээгүй явж дээ. Тэгэн бо тэр намайг оролдохч ястай хутал. Тэр таны өстэй оролдохын дээдээр оролдож байгаа. Энэ нийгмийн бүхэл үнцгүүдээр мэдээнүүдээр таныг оролдож байгаа. Тэ? Болж байгаа процессуудаар тэр таныг дандаа оролдож байгаа. Магадгүй урд нь өшөө улаанцаа биднэлүү дайраад ална хідэн гэж байгаа тийм дайсан хаана вэ? Эдийн засгаар биднэлүү дайрч байгаа. Итгэл үнэмшлийн те амьдралаар биднэлүү дайрч байгаа. Шудраг амьдрах үгүй юу гэдгээр тэр дайрч байгаа. Зүгээр шүү дээ. Нэг удаа худлаа хэлчихээд хэдэн сая төгрөг олох гээд шүү дээ. Бидний нэг юм болцсон. Тэ? Зүгээр л хараагүй юм шиг явчих юм бол тэгээд чамд юу ч болохгүй шүү дээ. Энэ бүх худал хуурмгийн дайн дотор мөрөөсөс танд өнөд дайчих. Тэгэхээр эзний үгийн дагуу амьдрна гэж чинь тулдаандаа даач эвсгэлж гэсэн үг. Эзний үгийг уншиж тэрнээс баруун тишээч зөв тишээч хацахгүй явна гэдэг бол жинхэнэ эзний хүссэн амжилт. Энэ бол таны амьдрал. Тэгэхээр эзэн өнгийн хараад ойлгодог тэ бас түүний хайдаг хүүхэд хаана байна вэ? Харж байна. Тэр хүн бид нар байх юмсан.
та байх юмсан. Амен. Эзний үгийг дуулууртаа даг. Тийм ээ. Дараагийнх нь бид нэр Ирихо хот дээр очив л доо. Ирихо хотыг эзэлгэсэн. Тэр хотыг 40 жилийн өмнө 12 туршуул очичоод хурж ирээд юу гэж хэллээ? 10 тэ хизээч эзлэхгүй мэ. Тэр амар том хүмүүсийн авраг хүмүүс ээжүүд бид царцаа юм байна гэж хэлсэн. Ингээд ард түмний сэтгэлийг итгэлийг мохоогоод тэд 40 жил цөлд гацсан. Одоо 40 жилийн дараа дахиад яг нөгөө алхам хийх гэж шүү дээ. Тэр алхамны өсө 2 туршуулыг илгээсэн. Эзэн аль хэдийн тэнд хүн бэлдсэн байсан. Рахаб гэж тэ. Тэр хоёрыг нуусан. Рахабтай ярьсан ярианаас тэр 2 туршуул юг олж авсан гэж эзэн энэ газрыг өгсөн байх гэж байна. Тэр туршуулуудын зүгээр цэргийн туршуулуудын хийх ёстой ажил юу вэ гэхээр дайсныхаа цэргийг тоолох ёстой байсан. Ханных нь хэмжээг нь үзэх ёстой байсан. Юугаар цоггүй төмөлж болох вэ гэдгийг мэдэх ёстой байсан. Хэдэн зэрэгтэй ямар зэвсэгтэйг тэд нар тооцох ёстой байсан. Гэхдээ тэд нар тийм юм юусоо хийгээгүй. Тэд нар яасан нэг айлд байж байгаа л тэр буцал явцсан. Гэхдээ тэр айлд ороод юу сонссон гэж. Тэр айлд ороод эзэн энэ нутагт ямар айцыг өгсөн бэ гэдгийг шууд сонссон. Эзэнд итгэх итгэл тэдний өмнө хурж ирээд тэднийг чичрүүлсэн байгааг шууд харсан. Рахаб тэр зүгээр нийгмийн шавхруу шиг эмэгтэй энийг ярьж байгаа штэ. Тэгвэл бус нь юу ярьж байгаа вэ те? Тэр эмэгтэй юу гэхээр та нар Ог гэдэг хаанд тэгээ Башан гэдэг хаанд юу хийсэн чи бид бүгд сонссон. Бүгд гэж аахгүй те? Та нар үнэхээр Египтээс гарахтаа тэр улаан тэгшийг хуурай газар гарсан чи бид бүгд сонссон. Яа. Ерөөсөө тэр олон янзын рапорт хэрэггүй. Хэдэн зэрэгтэй, ямар зэвсэгтэй зөвхөн эзэн тэнд юу хийсэн юм бэ гэдэг л хамгийн чухал байсан. Энэ хоёр түүнийг олж харсан. Тэгээ буцаж ирээд ямар мэдээ өгсөн гэж тэр газрыг биднэрт өгсөн юм байна. Тэнд ерөөсөө зэвсэгний тооцоо яриаггүй. Хүний тооцоо яриаггүй. Тэ? Ямар тулаан болох тухай яриаггүй. Ямар стратеги төлөвлөгөө тухай яриаггүй. Энэ бүгдийг хоош нь хай. Өнөөдөр таны ажил амьдрал бүх юмний чинь одоо өмнө байгаа тэр бүх төлөвлөгөөд хоошоо тавьж эхлээд эзэн юу хийгээд байгаа юм бэ? Эзний үг өнөөдөр надад юу заагаад байгаа юм бэ гэдэг бол нэг номер. Дараа нь төлөвлөнө. Дараа нь бодно. Бид нар баахан төлөвлөгөө зохиочод эзэн за ийм байна. Эзэн зааж өгч байгаа шүү дээ, тэ. Ийшээ явах юм бол эзэн тэгнэ. Ийшээ явах юм бол ингэдэг байхгүй юу? Та мэдж байгаа үстэй, тэ. Хойшоо уурах юм бол орой жоохон боломж гарна. Урагшлах юм бол тэгнэ. Та бол сайн мэдэх ёстой. Энийг та мэдэхгүй байж магадгүй. Энэ ингэдэг байхгүй юу? Тийм учраас та энийг өрөөж өгөрөө. Энийг хамгаалж өгөрөө. Йоо ямар мундаг мэдлэгтэй стратеги төлөвлөгөөтэй ямар айхтар хүмүүс вэ гэж, тэ. Бид нэр хаач өрөхгүй. Хамгийн гол нь яагаад эзний үгээс эхлээд байгаа юм бэхээр эзэн байхгүй бол амжилт байхгүй. Эзэн таны маргаашийг хардсан баг. Тантай юу тулгархыг чинь тэр л мэдчих. Тийм учраас тэр зөв тийш нь биднийг чиглүүлэх бол. Тэгвэл эзэн бүх юм намын амьдралын төгсөлөөр бүгдийн за одоо тэгэн шүү, одоо ингээн шүү, тэгсний дараа тэгэн шүү, тэгээ тиймтэй тулгарна тэр чинь бэлэн байгаараа бүгдийг яхад хэлчихгүй байх юм бэ гэж юу? Тэгвэл амьдрал юу болох вэ? Бүн аймаар. Монголчууд бид нэр бүр аймаар. Ямар нэгэн хууль гарах юм бол бид нэр тэр хуулийг те шууд үгүй хийж байгаа юм. Монголын бол 3 хоногоо. Тэгээд яг тэр юм тийм болгоо хийчих жоохгүй те. Амаараа гэж хэлээл тэгэл хуулийн 3 хоногийн дараа нөгөө хууль байгаа ч юм уу байхгүй ч юм уу юу ч болсон юм бүү мэд. Хүний толгой тэгж боддог. Хүний толгой те шууд ингээл ямар нэг юм болох юм бол тийг ингээ эзэнгүүгээр маний толгой ч юм амар ажилтдаг байхгүй. Тэгээ эзэнтэй ажиллаад ирэхээр ингээ зовдөг байхгүй те. Яг юу хүсэх юм бол би яг яах ёстой юм бол эзний үг ирдэггүй юм баг та. Та зовж гин үү? Би танд хэлье. Библи танд аль хэдийн өгөгдсөн. Зүгээр л унш залбир. Ирихүүд очиод хийсэн 2 туршуулын ажил ерсөөл тэр. Нэг биеэ үнэлсэн, нийгмийн шавхруу болсон эмэгтэйгийн амнаас эзэн тэр улсыг юу болгосныг мэдэрч чадсан. Тэгээ буцаж чадсан. За энэ яах вэ? Тэгсэн чинь эзлэх юм дээр бүр сони юм болно. Эзэн Йошуа тушаал өгнө.
За ард түмэн те тахлын ширэгэм бараад эзний авдрыг бараад тэр хотыг нэг удаа тойроод өдөрт тэгээ буудалдаа ирнэ. Хин ч ямар ч чимээ гарахгүй гэсэн. Тэгээд 6 өдөр тэг тойрноо. 7 өдөр нь 7 удаа тойрноо. Тэгээд бүгдээрээ хакирнаа. Ямар янзын ухаангүй төлөвлөгөө вэ гэж те. Тийм биз дээ. Тэр том одоо хот амар бэглэлтээс одоо хан хэрэмтэй газрын гадуун тойроод тэгснэ 7 дахь өдөр хашгир гинэ. Чи юугаа яриад байгаа юм бэ? Мэдлэгтэй, мэрэгжилтэй, дээд боловсралтай одоо доктор хүмүүс хийх юм бол юу гэж хэлэх вэ? Чи тэнэг юм уу? Бодит байдалтай чи эвлэрнэ үү? Тэ? Эсвэл наад байр суунаасаа буун уу? Бид нар хийчих гэж. Йошуад юу тулгарсыг бид нар мэдэхгүй. Гэтэ Йошуа эзний өмнө тууштай байсан. Ард түмж дагсан. За дайсныхын талаар харъя. Ирихогийнх нь тэд мэдээ чижирж ирсэн. Рахабын хэлсэн те. За нөгөөдөө чи ирлээ шүү. Бүгдээрээ сонсож байгаа. Йордан гарыг хуурай газар галцлаа гинэ. Яана. За ирлээ шүү. Одоо яана бүгдээрээ зүсгээ бэлдсэн байлгал бэлэн. Өдөр шингүй бэлэн байж. За цаг нь болсон. Израильчууд өстө. Уу бол юм ирсэн. Ямар амар бол юм бэ те. Тоолхын аргалга. Тэгэл ирсэн чи за байлтлаа шүү хүлээгэлсэн. Гэсэн нөгөөдөл чинь хотын тойрол яваас чив чимэг ямар ч юм. Магадгүй хөлийн чимээнд гарсан баг те. Тоос болсон баг. Тэгэл яваалсан шүү. Бүдэрчингээ үлээс. За нэг л гиндүүлээ шүү. Бэлэн байгаараа. Тэгсэн чи бүтэн өдөрчин хотын тойрсон буцаа яваад гисэн. Одоо яаж юм бол ямар зайл хэрглэж байгаа юм бол те. Яах гэдэг юм бол. Тэсэн маргааш нь тэд шүн унтааг байгаа те шүнэл дайрах гэж надад болчих удлагаас те. Тэгээ шүнжингөө босон маргааш үл аваад дайраагүй. Нөгөө чи дахиад ирлээ шүү. Бүх юм бэлэн. 6 өдрийн турш зүгээр хотын тойрч чив чимээгүй. Буцаа явцсан. Одоо яадаг дайсан бэ те. Сэтгэл санааны хувьд амар дарамттай. Яах гэдэг юм болоо. Тэгсэн чинь нэг өдөр 7 дахь өдөр арай ондоо болоод ирсэн. Хөш нөгөөдөл арай хурдан байж шүү. Нэг л юм болох гээд шүү гэсэн. Нэг тойрол буцгана уу гэсэн чи буцаагүй. Хөөе нөгөөдөл чи буцахгүй тойрол бүгд бэлэн байдалд. Цаг нь бос 7 тойрсны дараа Йошуагийн тушаараа бүгд ашигласан. Яа. Цөмөрөө энд амар хамгийн чангаар ашиглавал энэ байшин нурж унах болов. За нурж унаад яах вэ? Цөмөрөө тэгэж те болоогүй вахт эзний өмнө очиад яасан гэсэн чи өө майдэр хашгир гэж нурж унаа тэгээд бид нар хүрээд ирсэн гэсэн би амар гимтэй би уулын тэгэж хөвсөйгүй шүү тэгэж. Ах түснэрэ тэр аимшигтаа те хан хэрэм эзний үгийн дагуу явхад нурж унсан. Өнөөдөр таны өмнө ямар хан хэрэм байгаа би мэдэхгүй. Дааж давшгүй санхүүгийн хан хэрэм байгааг ч би мэдэхгүй. Хизээч уучлалшгүй харилцааны хизээч те хайрлашгүй харилцааны хан хэрэм байгаа ч би мэдэхгүй. Та өөрөө мэднэ. Гэтэ тэр хан хэрмийг таны бодлоор биш эзний замаар нураах болно. Энэ хүмүүс өөрсдийнхөө бол мөчнөө юм хиймээр байсан. Гэхдээ хүний нүдэнд аюу тэнэг юм хэлж байгаа. Хотыг тойроод айлхий. Жимээ гаргаж болохгүй бол хий. Тэр чи хоорондоо ховжиг бац ярмаар бас. Юм Йошуад биднийг яах гэж энэ үг тойруулаад байгаа юм болоо тий. Тэгсэн юу ч ярьж болох. Гэхдээ үлсүүд тийш цангаад тийш. Өнөөдөр яагаад толоо тойрох хэвчээ? Яагаад хачаалах хэвчээ? Хачаалах юу болно гэж. Юу шүү. Хэрвэн заяа энэ бүгдийг тунгаан гаргаж ирээ ярих юм бол бид нар эзэж дуусахгүй. Ямар их бэрхшээл вэ те? Гэтэ бүгд эзэнд итгэх ёстой. Эзний үгийг авсан тэр өдөртөгч үгээ хэлсэн. Эзэн үгээ биелүүлсэн. Тэд нар хашгирахад тэр хан хэрэм нурсан. Нураагүй гэж бодож байгаа. Тэр бол амлагдсан Рахабын гэр. Яг л тэд нар ханд амьдэрдэг байсан гэж хэлсэн. Тэ? Тэдний гэр бүлийнхэн тэнд орсон байсан. Йошуа тэднийхийг авар гэдгийг тушаасан. Эзний одоо тэдний өмнө одоо унжуулсан тэрл уяа тэднийг аварсан. Бус нь бүгд норсон. Тэр эзний ажил ингэж л явагддаг байна. Тийм үү? Дайсныхын талд байна уу? Манайхныхын талд байна уу? Эзэнд итгэх, эзний итгэл дээр өөрийнхөө итгэлийн амьдралыг тавина гэдэг л чухал байсан. Энэ дан тэ?
аим шиг. Гэхдээ энэ бүгдийн цаана зөвхөн итгэл байсан. Өнөөдөр дэлхийд даяар босоор ган гачиг, гал төмөр. Гэхдээ энэ бүгдийн дотор хинэж хинээд байсан. Эзэнд итгэлэлтэнд явж байгаа. Бид нар эзэнд итгэсээр л багс. Хэрвээ бурхан бидний талд байсаар л байвал те. Бид нэр тэмцэлд ялхал болно. Хамгийн том дайн, хамгийн төгсөлт нь хамгийн том дайн бол таны оюун санаа дотор явагддаг гинэ. Гадаанч боксдоо энэ зодоо модоо мэддэг хүн байгаа л бох те. Тэквондо макондо хийгаа. Банд зодоо модоо хүн зодоо те. Бокс моксдоо. Гэтэ жинхэнэ дайны талбар бол таны оюун санаа. Таны оюун санаа бид нэр гой цэцэрлэг гэж бодох юм бол тэр цэцэрлэг дотор та цэцэг тарих уу те хогийн ургуул халгаа ургуулах уу гэдэг бол таны сонголт. Энэ таны толгой дотор явж байгаа. Өнөөдөр энэ үгийг сонслоо, бид нар нэм гараг болгон үг сонслоо, эзний үгийг уншлаа, тэгсэн мөртлөө тэнд би хогийн ургуул тариал хамаг амьдралаа үрээд суугаад байвал таны оюун санаа дотор талбар дотор дайн дотор та ялагдсаар байна. Ти ургуул. Оюун санаан дотор хамгийн гоё цэцгийг ургуул. Тэ? Итг. Йошуад хэлсэн шиг тууштай бай. Занда тууштай байдал бидэрт байхгүй биш гэдэг. Ялангуяа монголчууд бидний 3 үлрэл 3 сараар ингэж хамаг туйлширна. Гэхдээ туйлбартай байдал нь арилдаг хүмүүс юм шиг. 3 сар бол дээдлийн хугацаа тавьчихна. Яагаад гэсэн чинь 3 сар болоод нэг шинэ юм Монголд болдог байхгүй тий. Өөр үлрэл. Хэрвээ үлрэл солилдгүй газар амьдрах юм бол яах юм бэ? Халуун оронд амьдрсан хүн байна уу? Халуун оронд амьдрах ястай. Үнэхээр монгол хүний хувьд там юм шиг байлээ. Би халуун оронд очиж хичээлд орсон чи 7 сард хичээл эхэлсэн. Бүх юм ногоо. Тэгээ ногоо ингээл зам болохоор монгол хүний толгой дотор ингээл амархаад хөдөө тархин дотор тийм юм байгаад байгаа. Тэгсэн чинь хичээлийн шинэ жил 7 сарын дундуур эхэлсэн. Хичээл хиймээргүй санагдаа. Тэгтээ 3 сарын дараа нам болоод чимач ондоо болоо тий. Тих юм бол тийхгүй байна. 3 сарын дараа яг л халуун хിവэрэ. Бороо байдаг. Ястаа ухажгаа жинжэд яасан хачин аимшиг газар вэ гэж. Бид нар зүүн болохоор орой нар жаргаад харанхуй болтол багж 10 цаг болдог. Өвөл болохоор заримдаа тэр нарч 5 цагаар алга болчихдог. Эсвэл шоны амьдрал байгаа ч. Харин халуун өглөө 7 цагт нар мантан 7 цагт нар чарах нь хизээч өөрчлөгдөхгүй. Ёост ухмээр үүдгэртэй. Бидний толгойн 3 сарын болохгүй болохоор ингээл те. Гэл тууштай байдал маань ганхаал, унхаал те. Чиний харчих юм бол цаашаа явж маа. Гэхдээ энэ үлрэлийг давсан итгэл эзэн бидэрт өгүүлдэг бай. Амен. 3 сараар таны тууштай байдал шалгахдаггүй байх болтугай. Хизээж өөрчлөгдөхгүй тийм газар амьдрахаар ёстой. Үнэхээр ёстой амар хэцүү. Гэхдээ сүулдээ сурдаг юм байна. Биднэрт товж байгаа зүйл бол тууштай. Яаш хэлсэн шиг тууштай. Амьдрал чинь юу ч тохиолж байсан, ямар ч шуурга гэсэн тууштай. Тэр эзэн бидний талд байх юм бол та оюун санаан дотроо ч гэсэн зөвийг тарьсаар л бай. Тэ? Хамгийн том дайн чи эндээс л эхэлж байгаа. Миний нэг найз хэлсэн үг байгаа. Тэр үг юу гэхээр надад ингээд цуг найзлаа, цуглаанд нь үйлчлээ, цуг явсны дараа нутаг босох болсон чи нэг тийм альбом хийж өгсөн надад бүр. Эхнэр нь бүр ингээ хавцлаа, тэрийн хавцын гоё амар гоё даавуугаар наагаад тэр чи одоо 2006 он баггүй. Тэгээд ингээ миний зургнуудыг өөрсдөө цуг авуулсан зургнуудыг тавиад атаадалд нь баахан хоосон уудстай би манай найзууд бүгдөө надад юм бичиж өгөөд та тантай танилцсан юм байсан тийм байсан танаас тийм юм чи сайхан байсан гэл те. Гэтэ хамгийн ихний нүүр дээр нь юу гэдэг гэж миний нэг том зураг баг. Тэгснэ тэгж хэлж байгаа. Хөөе майдраа гэж те. Бурхан чамайг хүрэх гээд байгаа амжилт чинь саад болох ихстэми тийм ээ. Муу Иесус таныг ангаж дийлэхгүй болсон. Ягаад гэвэл Иесус ялцсан.
Тэ? Харин таныг унгаас дийлж байгаа ганцхан хүн бол та өөрөө. Та өөрийгөө ялах хэрэгтэй. Амен. Тийм ээ, зөвхөн эзний өмнөрөө залбирая. Тийм ээ, бид нар яаж тууштай байх? Яаж эзний үгээр цаашдаа улам тууштайгаар амьдрах юм? Яаж зоригтой байх? Гол нууц нь Иесус би ялсан штэ. Энэ дэлхийн бүхэл айдас үхлийг би ялсан штэ. Дараагийнх нь би амьд штэ. Үхлээс амилсан штэ. Би амьд шүү дээ. Одоо ч энэ хоёр бол бидний амьдралыг өөрчлөх гол түлхүүр. Зөвхөн эзэн ханган талархан залбирая. Тийм ээ. Амьд эзэн, ялсан эзэнд итгэж түүний үгээр өдөр болгон түүнтэй ойртож түүнийг улам илүү таньж мэдэж амьдрахад бидэнд туслаач гэж зөвхөн зүг залбирцгаая. Насаар нь дамжуулаад энэ ертөнцийг ялч чадсан. Тийхүүгээр ялалтан дотор биднийг гэр бүлдээ авсан эзэн бол та. Эзэн минь таны ялалтыг биднэрт ойлгуулаач. Таны замыг биднэрт өдөр бүр таны үгээр нээж өгөөч. Тийм эзэн минь бид нар өөрийгөө ялан дийлэх хамгийн том дайсан болсон өөртөөгөө тулалдаж таны үгээр босон зогсож тууштай байхад та бидэнд туслаач. Тийм ээ, зоригтой байхад та туслаач. Зөвхөн танд итгэж таны үгэнд бидний оюухан тэнэг байсан ч хамаагүйгээр зөвхөн таны үгэнд очлын ертөнцийг үгээрээ бүтээсэн эзний оюуханд итгэх тэр итгэлийг биднэрт өгөөч. Тийм ээ, эзэн танд баярлалаа. Ирж байгаа өдрүүдэд турш таны биднэрт тавьсан амжилтын замаар та хөтлөн дагуулаач. Таны үгээр удирдах өгөөрэй. Есүс таны нэрээр залбирч байна. Амен. Амен.